Hi guys, welcome back. Миний өсөг бити тоогоорой би өчтөр ингээд энийг ороогоод тэгээд ингээ унтцсан. Тэгээд одоо би юу гаргаж байгаа. Тэгээд одоо ингэж чад би нэг авна. Хэдэн цагийн дараа би гаргаж байгаа. Тэгээд одоо нүрэ бутгаад ээж гин. Одоо Yes-Style-аас бахан бодгонууд ирсэн. Тэгээд хамтаа таталцгаая. Тэгээд тэр одоо энэ байна. Бахан гой юмнууд явуулсан байна. Тэгээд энэгээрээ нүрэ буцацгаая. Тэгээд хамгийн түрүүнд энэ дотор юу байгаа харъя. Юу юм бэ? Puff set гинэ юм. Би нэг юм юм авъя гэж бодож байсан байхгүй юу? Тэгсэн чинь надад ингээд явуулсан байна. Юм байна. Би сая дээр Тэмогоос нэг хідэн тийм puff захиалж үзсэн шүү дээ. Тэгээд Beauty Blender бол таалагдаагүй. Эхэндээ яг зүгээр байсан. Тэг сүүлдээ ингээд нэг хідуудаа хэрэгсэн чинь ингээ миний кремэмиг амар муухай болгоод байсан. Тэгээд би тэрийг хайцсан. Тэрийг одоо дахиад Тэмогоос тийм авахгүй. Энэ ямарсан товч үзье. Ямар гоё. Аачхан энэ powder puff гинэ. Энэ Flower Nose-ийн Swan Ballet. Flower Nose чинь нөгөө юу штэ. Тэтийн тэр нөгөө будгийн брэнд ах. Тэгээд тэдний юмнууд нь бүр амар гоё тхүү. Тэр packaging амар гоё юутай ингээд би тавьчих. Амар гоё юм байлаа. Би бүр харчаа вау. Ерөөсөө надад энэ юу байхгүй. Тэгээд амар TikTok-оор харж байсан. Энэ юм хоёр өөр юм байна. Нэг нь жоохон тийм өстэй гэх юм уу. Тэгээд нөгөөх нь гүлгэр. Гоё юм үзүүлхэн. Cute. Okay. Next юм. Okay, би нэрийг буруу хэлж магадгүй гэхдээ ASVT. Би нэрийг хэлмээр байна. Ямар ч гэсэн энэ Yellow Color Liquid Blush гинэ. Би blush нээр дуртай. Ваа, ямар хөөрх юм бэ? Тэгтээ. Юм байна. Солонгос ер нь Азийн мейкап цаанаас л гоё шүү. Пакэжинг бүр хөөрхөн. Next юм маскара юм байна. KHB гинэ. Энэ бол Японых юм байна. Японоор бахан юм бичсэн байна. Би тэгтээ маскара хэрэглэдэггүй. Одоо миний сормос амар юу ахгүй юм. Амар богинохон. Тийм богинохон short. Тэгээд юу сэргэлгүй би дандаа lashes сэргэлдэг юм байна. Okay, next in Judy Dolly highlight and contour гинэ. Ямар хөөрх юм. Толон тэгтээ ямар гоё том юм те. Вау. За гоё хамартай болъё доо. Энэ highlighter, nose contour, cream highlighter, cheek contour гинэ. Өөр юм бэ? Надад толон амар таалагдаад байна. Миний бүх толнуудыг манай охин эвдэлсэн болохоор одоо ямар ч тол байхгүй. Okay, next юм. Velvet lip matte гинэ. Өөр юм бэ? Надад юм. Ямар игдүүтэй юм те. Ингээд ийм уруулан будаг юм байна. Тэгтээ миний хэрэглэдэг өнгө биш юм. Тэг хөөрх энийг цүнх мөхөндөө те эсвэл түлхүүрэндээ ингээл аваа явчих юм байна. Cute. Хөөрх юм байна. За. Сүүлийнх. Энэ Flower Nose Strawberry Cupid Collection Makeup Palette гинэ. Ямар гоё юм бэ? Ийм тоолыг гэж хүсдэг байсан. Харалтаа энийг хэлээд засахгүй юу. Пакэжинг зүгээр бүр арт амар гоё. Вау. Дотор нь бүр гоё надад. Яа, юу юм бэ наалт. Гоё юмтай болчлаа шүү дээ. Тэгээ энийг авна гэж бодчихсон чинь ингээд надлуу Yes-Style явуулчлаа. Hello Yes-Style. Окей, тэгвэл одоо энэ бүх юмараа нүрэ буцацгаая. Тэгээ мэдээж энэс амын түрүүнд эхлэе. Нара Cupid ингээд зүрх мөрхийн
Нэг муухай олмооргүй байх юм. Ингээл байлгамаар байх юм. Ярээ Yes Style бас тануусцсантэй өсвөл инфлюенсер болж болно. Тэгээд тэр нь бол амар амархан. Тэгээд заавалчгүй амар их тийм followersтэй тийм юм байх албагүй юм шиг хэлээ. Би нэг анх юу яаж яах шүрм сатчихлаа. Би анх бүртгүүлэхэд би надад followers тийм амар их байдгүй байсан. Тэгээд жоохон followersтэй байсан. Би тэгээд за хийгээд үдчихээ ямар ч зэн тэгээ болохгүй үдтэй тэгээ бодсон аахгүй. Тэгсэн чинь надлуу мэйл явуулсан. Тэгээд чи Yes Style influencer болсон шүү гэд. Надаа тийм мэйл ирсэн. Энд чинь тэгээд хаяа ингээд үнгүй юмнууд явуулаад тэрийн тэгэл ингээд бичлэгэндээ оруулаад одоо миний бүх энэ ирсэн юмнууд бол Yes Style цаанаас тиналуу ингээ үнгүй явуулсан би юу ч төлөөгүй. Тэгээд хамгийн гоё юм бол тийм ингээд гоё баахан үнгүй юмнуудаа үнгүй будагнууд би тэгээд өмнө ингэж би хийсэн баха. Би тэгэж Аз тэ солонгос тийм мейкап нэг сонирхтгүй байсан аахгүй юу. Тэгээд Yes Style influencer болоо тэгээд эднээс нь Аз мейкап, skin care ингээ явуулдаг аахгүй юу. Тэгээд би ингээд анхудаа Аз мейкап төсч үзчихээ. Би үнэхээр дурлсан. Яг бол нэгт амар гоё заяа чанартай. Тэгснэ пакэжинг бүр тийм амар гоё. Хөөхөн тийм boring биш те. Тийм ер нь амар надад бүх юм таалагдж ихэлсэн. Тэгээд одоо би энийг баян хэрэглэж байгаа тэр юмнууд одоо байгаа би ингээд дахиад тэрийг одоо авдаг. Надад тэр нэг lip gloss бүр үнэхээр амар таалагдтай. Би тэрийг одоо баян авдаг болсон. Тийм. Тэг би сая юу ярьчихсан бэ? Ингээд ярьж байгаа mig мартчихдаг аахгүй тий. Ийм мартамхаа яаж болох вэ? Тэгээд бас хаяа ингээд юу хэдин ингээд product тавьчихдаг аахгүй одоо будагч юм уу, skin care ч юм уу те. Ингээд сайтанда тавьчихдаг. Тэгээд тэрий одоо нэгийг сонгон заяа. Нэгийг сонгоод review хийн заяа. Тэрийг ингээд хэрэглэчээ. Тэгээд ямар хуваа те тэрийг ингээд бичээд ингээд доор нь үлдээдэг. Нэг тэгэж олдог. Тэгээд тэр нь гэхдээ юу яадаг? Fractic юу гэдэг одоо ингээд shipping тэрийг бол shipping-а өөрөө төлнө. Гэхдээ тэр явуулж байгаа product нь үнэгүй тийм. Эсвэл нэг тийм тэмцээн болдог. Тэрэнд нь орцмоор бол би ингээд юу орцмоор тэр юм бүгэлж явуулдаг аахгүй. Тэрийн дээл би бүглээ явуулцдаг. Тэгээд тэнцэнээс тэг бас олон хүмүүс оролцож байгаа шүү дээ. Тэгээд тэнцэнээс бас сонгогддог аахгүй юу. Тэгээд намайг сонгочвол тэгээд надлуу энэ явуулна. Тэгээд би сая энэ нэг юм болсон юм аа. Тэгэхээр тэрэнд нь оролцоод тэгээд намаа сонгоод тэгээд надлуу энэ эднүсийг явуулж байгаа хгүй. Чин тэгээ баян ингээд үнгүй юм ингээд явуулахгүй чи тэмцээн те тийм юмд орж морчиж тэгээд эднүсийг ингээд авдаг. Тэгээд оронд нь тэгээ бичлэг хийн. Тэгэхэд би дөнгөж YouTube бас эхэлж ирсэн аахгүй. Тэгэхэд нэг их хүмүүс нэг үддэггүй байсан, нэг subscriber байдгүй байсан. Тэгээд намайг сонгосон. Тэгээд би бүр амар би нэр яг үндэ амар гайхсан. Тэр нь нэг чухал биш юм шиг санагдсан. Тэгэхээр та нуус бол тийм юмдаа санаа зовж байгаа бол бити санаа зов. Зүгээр л үз. Тэгэл болохгүй тэгэл болох юм бол ч ядтай. Lucky you. Яа тийм тэгэл тушаад үзье гэж бодвол тэгэл өөрөө just do it гэл тэгэл хийцэн чинь одоо ингээд би стайл инфлюенсер болсон. Тэгээд ийм гоё юмтай болсон. Би ингээд юм тайлбарж өгөхдөө амар муу болохоор тэгээд хитрхи ингээд хичээгээд идэх болохоор нэг юмдээ ингээд гатчихлаа. За одоо даачинс step. Энэ өнгийн аваад таймер унтрах гэдэг газ нүрэ бодоод. Тэгээс одоо бас гарах гэж байгаа болохоор тийм өгтөттэй гарах гэж байгаа. Ойрт гарааг болохоор окей би одоо бүр инээт таарах гэж байгаа. Нүдэ бодож исэн чи юу яадсан юм аа. Жижигхэн өснүүд ингээд нүдлэн ингээд захтнуулаад тэгэхээр ингэчлээ. Би нүдэ бодцсон. Одоо бейс. Би ингээд заримдаа юу ачдаг энэ тухайн ингээд хамгийн сүүлд үлдээчдэг яагаад гэвэл одоо ингээд юм тэйлээд байгаа болохоор хамгийн сүүл үлдээгээд ус мөсийн янзсныхаа дараа тэгээд анзлаа бодчихдаг. Тэгээд тухандаа нэг юм төрөхгүй шүү дээ. Зүгээр тосоо төрхөөл хийгээд фаундейшнаа төрхөөл болоо. Нөгөө боролцсон болохоор хоёр фаундейшн кушн хэрэглэж байгаа. Тэгээд энэ хоёр нэг нь амар бор нөгөөх нь цагаан болохоор тэгээд одоо хольж өгнө. Би хамар зурна. Гол нь энийг хэрэглэх гэдэг байхгүй энэ шин юм аа. За энэ бакс энэ Hourglass-ийнх би нэг хамар ингэж зурдаг юм аа. Надад нэг тохирдгүй юм шиг санагдаад тийм аа. Өө энэ чинь өстой хөөх юм шүү дээ.
Таалагдчих. Амар хурц биш болохоор natural харагдуулж байна. Хамрыг гоё нарийнхан болж чадж байна. Snatched. Окей. Тэгээд одоо энэ цагаан өнгийг авч агаад голд нь ингээ тавья. Жохоо энэгээр ингээ blend хийчихье. Тэгээд энэ highlighter-ыг аваад голд нь нөгөө борыг аваад эн чинь ингээд цараа гоё нарийнхан харагдуулъя. Энэ Morphe-ийн ялгарч байна. Тэгээд одоо энэ blush аваад чиний таваад тэгээд энэ Wax Hourglass-ийн тийм peachy nude өнгөтэй юм байна. Үнэхээр гоё blend хийж өгч байна бас. Миний цэнгэн дуусгаад болох амар хэцүү ингээд стресстүүлээд ах юм. Одоо уруулаа энэ Desic-ийн би нөгөө тэр YSL-ийн lip oil хэрэглэдэг аахгүй юу? Тэгтээ нэг сүртэй уруул гоё чийгшлүүлдэггүй ерөөсөө. Зүгээр л ингээд үнэр нь л гоё. Тэгээ тэрийг хэрэглэхээ болоод би одоо энийг хэрэглэж байгаа аахгүй юу? Энэ бүр уруул амар гоё зөөлрүүлээд гоё үнэртэй. Гэтэ ингээд липстик ингээд уралдаа төрчих ингээд наалтаад мэдэгдээд байдаг шүү дээ. Энэ юусэн мэдэгдэхгүй. Амар гоё. Энэ чинь highlighter тавиад тий. Тэгээд энэ голынх нь вау. Амар гоё юм бэ энэ сан. Окей, сан мэдэгдэж байна. Би газ үсэн янзлаад. Би шүнэнтэйгээ унтсан. Тэгээд өмнө би чаддаггүйсэн аахгүй юу. Тэгээд өчтөр унтсан чинь зүгээр сайхан унтсан шүү дээ. Хиндээ уусаа тасдгүй юм лээ. Оо, ямар амар болсон юм бэ ёо. Вау. Юус өчтөрийн шампунь нэрч. Амар гоё нэрч. Окей, ямар агчин. Жохон too much юм уу? Тэгтээ энэ ингэж яагаад гоё хэлбэрт орчт юм аа. Жохон янзлж байгаа спрей мэд цацаал. Окей guys, инфо боллоо. Тэгээд энэ бичлэг таалагдсан бол лайк дараад энэ бичиг үлдээрэй. Тэгээд намайг subscribe хийгээрэй. Тэгээд даачийн бичлэгнээр уулзцгаая.